За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Шинэ нэрний шинэ хүн подкастын ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаард болохоор бид нэр шинэ нэрнтэй холбоотойгоор шинэ нэрэнд бид нэр хэрхэн зохицож амьдрах хэрэгтэй вэ? Тэгээд түүний нэг шалтгаан бол ер нь ингээ хүмүүс айгүйх өөртөө ингэж автдсан байна. Яг тэр байдлаас гарч чадах юм бол шинэ хүн болж амьдрах боломж байна гэдэг талаас хамгийн энгийнээр ярилцсанаа. За ер нь өөртөө автах гэдэг зүйлэл хүн бүрт байдаг. Зарим хүмүүст болохоор зэрэг илүү одоо нэг өөрийгөө үүсгэх, зарим нь болохоор илүү одоо өөрийгөө одоо төв болох. Өөрийгөө одоо ганцаараа өөр ч юм уу те өөрийгөө мундаг гэдэг итгэл үнэмшилтэй явах. Үүсгэн болохоор яг нэг бус руу ч гэсэн. Өөрийгөө биш дандаа бусдыг харж бусдыг төвгөж боддог. Ийм хоёр анц байдаг бахан. За ер нь яагаад хүн ингэж өөртөө автдаг болсон гэхээр хүн төрөлхтөө үүсэн цагт л яг энэ асуудал давхар үүссэн юм байна л да. Энэ уул нь яг өөрийгөө хайрлах, хайр гэж гэсэн ойлголт байгаа. Гэтэл энэ ингээд хитрхээрээ хүн ерөөсөө нөгөө зөвхөн өөртөө анхаардаг л болчтой юм байна. Тэгээд энэ нь одоо өөрийгөө ингээд усны тусгалд хараад тэрийг ингээд өөрийн дүр гэд итгэждэг гэсэн. Гэтэл үнэн чанартаа тэр дүр нь хурамч. Яг өөрийнх нь мөн чанар нь бидний дотоод торшдог. Тэрийг ерөөсөө мэдхгүйгээр тэр хурамч дүртэй автнаа л гэсэн үг. За тэгээд тэр хурамч дүрээ өөрийгөө гэж бодоод тэгээд яг тэр нь би хин юм бэ гэдэг асуултаар тэрийг хайсаар явдаг. Буруу юм ачаад буруу юм хайгаа явуулаач болдог шүү дээ. Тийм, олдохгүй. Гэтэл хүн нөгөө ерөөсө зогсохгүй хайсаар явж байгаа байхгүй. Тэгээ эцэст нь хайсаар олдохгүй учраас тэр одоо хайлт буюу аялан зогсчихж байгаа. Тэгээ тэр мөчөд хүн яадаг вэ гэхээр хүн буулт хийд юм байна. Тэгээд тэр буулт хийгдэх яг тэр мөчөд нь яг жихнээсээ миний мөн чанар юу юм бэ? Би жихнээсээ хин юм бэ гэдэг ухаарлаа авт юм байна л та. Тэгээ тэр ухаарлал нь юу байх юм гэхээр яг тэр ухаарлал нь би гэдэг хүн байхгүй гэсэн. Ухаарлал. Энгийнээр хэлгээд. Би гэж тустай юм байхгүй юм байна тийм. Би гэж тустай гэж байхгүй. За тэгээд өөрийгөө өгөөсгөх гэд түрүүний ярьсан байдал нь болохоор илүү нөгөө нэг интроверт буюу дотгошоо хандлагатай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст илүү илэрдэг бахна. Нөгөө нэг өөрийгөө төв болгохтой буюу одоо нэг сэтгэл зүйн том яллаар бол нарциссист үзэл гээд байгаа. Энэ нь болохоор илүү экстраверт буюу одоо гадагшаа зан чанартай хүмүүст илэрдэг бахна. За ер нь бол энэ хоёр зан чанар хүн төрөлхтөнд бол бүгдэнд нь байдаг. Аль нь илүү давмгаалж байна, аль нь илүү одоо нөгөө бага хэмжээтэй байна тий. Эсвэл үнэхээр тэнцвэртэй байна уу гэдгээс ерөөсөө шалтгаалж байгаа. Тэрнээс энэ чанарууд огт байхгүй гэж бол хүн байхгүй. Хэрвээ тэнцвэртэй барих юм бол энэ бас эсрэгээрээ шууд даваа тал болно гэсэн үг. За тэгээд өөрийгөө өгөөсгөх гэдэг нь ямар ойлголт юм бэ гэхээр өөрөөсөө одоо бүх анхаарлаа өөртөө тавихаас зугтдаг гэсэн үг. Тэгээд тэр анхаарлаа дандаа
бусд руу. Тэгээд дандаа бусдын төлөө, бусдын өмнөөс гэх нэг амьдэрдэг, ямар нэг юм хийдэг, ажилдаг. Яг ийм хүмүүсийг хэлж байгаа. Өөрөөр итгэл найдвар бүрэн хүнд даатгалцлаа. Даатгалаа. Тэгээ одоо нэг бидний тэгж ярьдаг ш нь өөрийн толгойгүй те. Дандаа нэг хүний аяыг хардаг, аясыг дагдаг гэд тэгж ярьдаг шиг тийм хүмүүс гэсэн үг байхгүй юу? За тэгээд ер нь одоо дэлхийн хүн амын ихэнх хэсэг нь ерөөхдөө иймэрхүү үзэл баримтлаар амьдардаг. Яагаад тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал хуучин ирнээсээ салаагүй хуучиндаа амьдарч байгаа хүмүүс маань яг одоо өөрийнхөө нөө хий дүр дээрээ л жинхэнэ дүрээ олж чадахгүй, хараагүй. Тэр дотроо ингээд амьдралаа бүтээгд яг амьдрал дотроо тэр дүрээрээ гацсан гэх юм уу? Тийм байгаа. Хий дүр гэхлээр нөгөө нэг олон зуун жил одоо ингээд өөрийгөө үгүйсгээд мэдрэмжэндээ автаад. Тэгээд энэ л мэдрэмж яг үнэн, миний мэдрэмж яг үнэн. Тэгээд яг тэрүүгээр амьдраад эхлэхээр дарагдсараад л яг өөр хүмүүн чанарыг артчихсан юм уу? Нөө санахад байцсан гэсэн. Тэгээл гаднаас таачдаг. Тий. Одоо нөгөө өөрийгөө яг жинхнээсээ хайрлахгүй тий. Дотооддоо яг ингээд төвлөрөөд нэг тогтоод нэг өөрийгөө нэг өнгөж харахгүй. Тэгээ түүнийгээ дагаад ингээд зүр сэтгэлэн ч гэсэн ингээд ямар ч аймаггүй ингээд чулуу шиг болцсон. Ийм хүмүүс бол яг дийлэнх нь яг одоогор байгаа гэсэн үг. Тэр хүмүүс хэрвээ яг тэр багны цаана юу вэ? Яг миний мөн чанар юу юм бэ гэд бас нэг дотгошоогоо нэг өнгөж хараад тий. Явах юм бол би чинь өөрийгөө үгүйсгэж амьдраад байгаа юм биш гэдгээ ухаарна гэх юм уу? Тэр тохиолдолд тэр хүн яг өөрийнхөө жинхэнэ мөн чанараа дотроосоо гаргаж ирээд шинэ хүн шиг амьдрах гэсэн. Дахин төрөлт хийж байгаа юм шиг. Сүүлийн үед бас хүмүүс ер нь яа нөгөө би хинбэ гэдэг хайдаг болсон байна те. Тэрс ирсэн хүн гэдэг. Тэгэж хайхтаа зөвхөн биегээ өөрөө дотроо бариад биетэйгээ цуг ингээд хайгаад байна л та. Биеэ яг салахгүй тэр бүр гүн оршихуураа нэвтрэхгүйгээр зөвхөн бие тэрэг төвлөрөд би юу яг юм бэ? Ямар авьяас өгдөлтэй чадвартай те. Зөвхөн биегээ л бариад яваад байна гэж ойлгоод байгаа. Харин биегээсээ салаад бүр тэр оршихуураа ороо те. Бид тэр буюу бүр тэр тээд оршихуураа нэвтэрч орж ирээд бүр илүү гүн гүнзгийгээр нэг судалж чадвал тэр нөгөө хайгаад байгаа би тэр дотноос явж байгаа гэж хэлж байгаа. Тий. Одоо нөгөө жишээ авбал өрнөд буюу одоо энэ Азийн улсууд тий. Илүү одоо юу гэдэг материалын зүйлс дээр амар төвлөрдөг ч юм уу. Нөгөө яг дотоод мөн чанар тийм нас илүү. Одоо би юу мэдэрч байна? Би хүмүүст яаж харагдах уу? Тэ? Би одоо юу өмсөх үү? За би ямар мэдлэг боловсралтай байна? Би хаана одоо амьдарч байна? Ерөөсөө л тийм юмнууд дээр төвлөрөөд ерөөс нь өөрийгөө орхичоод дандаа тийм нэг гадны хүрээлэн буй орчин руугаа буюу тэрэндээ төвлөрчөөд нөгөө талаасаа тэхээсвэр харахгүй тий. Бид нар хүнийг харахтаа хүртэл яг тэрнгээр нь хардаг болсон. Энэ хандлагын ч гэсэн одоо нэг том брэндүүд яг зөв гэ те яг тэр хүнд нь тухайлан зориулсан брэндүүдийг гаргаж ирээ та онцгой гэ те та бас онцгой хүн гэд улам нөгөө эго би гэдэг сэтгэх аг өртөө байна л та те. Тэг өнөө буруу талаар маркетинг хийгээд борлуулалтаараа. Тий. За тэгээд бас яг энэ өөрийгөө үгүйсгээд байгаа хүмүүс болохоор ихэнх хүмүүс нь бас нөгөө шашинд шүтлэх тавтдаг байх нь. Одоо тэр шашин шүтлэхийн замын дагуу явах гэдэг шүү дээ, тий. Өөрийгөө олж чадахгүй. Болохоор хүнд өөрийгөө тушаачж байгаа гэдэг шүү. Хамгийн амархан замаар л явахгүй тань л тий. Тий. Одоо ямар нэгэн шашнаар явсан одоо нөгөө номлогч гол дүр байгаа шүү дээ, тий. Тэрний замналаар л ханаас нь одоо дагаад явах гэдэг шүү. Гэхдээ шууд асуугаад би юу хийх юм бэ тий? Яах ёстой юм бэ гэд асуугаад ер нь мэдчихэд за ингэх юм байна л гэд туулалгүйгээр
ойлголтгүйгээр ирсэн явчих гэдэг юм л та. Гэтэл уулын бид нар ингээд давтагдчихгүй энэ дэлхийд бүр ганц те маш их ялгамжтай, өөртөө онцлогтой, ур чадвартай тийм байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг хэлбэр нь болохоор түрүүн ярьсанчлан нарциссист гэдэг байна. Энэ нь болохоор яг энэ түрүүний ярьсан хэлбэрийн эсрэг тал гэсэн үг. Илүү одоо нөгөө талынх нь туйл. За тэр нь яадаг вэ гэхээр ихэвчлэн одоо илэрхтэй болохоор уур бухимдлаар илэрдэг. За тэгээд өөрийнхөө одоо тэр үзэл санаа зан авир юу гэдгийг өөрийнхөө имэйл нэн тэргуунд тавиад минийх л чухал, минийх л гол те би л ганцаараа үний ярьж гин гэдэг үзлээр ярьдаг. Бусад хүмүүсийн одоо үзэл бодол те зан харилцаа тэрийг бол ерөөсөө шууд үгүйсгдэг. Тэгэхээр бүр тэдгээр хүмүүсийг бүр ингээд энэ маань юу гэж хэлж байгаа бол те юу мэдэрч байгаа бол би ийм байдлаас хандсан болов уу болов гэдэг хүртэл ингээд нөгөө чимээ тавихгүй шүү дээ. Энэ маань ер нь удирдлагын төвчний ажилчид дээр нь ер нь нэлээх ажиглагддаг бах тий. Ерөнхийдөө одоо би л ер нь удирч чинь миний бодол юм байна. Та нар энийг дагаж мөрдгээд нөгөө хүнийг эмпати буюу нөгөө нэг бүр сайн ойлгохгүйгээр ерөөс өөрийнхөө үзэл бодлоороо ингэж явуулах гэдэг. Одоо жишээ татах юм бол одоо Монголын одоо ихэнх бизнесүүд юм нэг хувийн хвшлэх ба шүү дээ. Тэд нар бол ингээд зарим нь яг ингээд тухайн яг удирдагчийнхаа зан авираар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ бол бүр амар тод жишээ. Өөрөө хичээсэн зан ашиг орлогын төлөө. Тийм. Жохон томроо төлөв ашиг орлого. Хүн дээр болохоор би л болж ивэл гээд бигээс бусдыг харахад байсан. Одоо тэдний хувьд бол компани л болж ивэл компани л орлоготой байвал ашигтай байвал гэж харж байгаа. Гэтэл уулын тэмцээ чинь харилцагч нар нь байна тий. Хамтарч ажилладаг байгууллагууд нь байна. Ажилчид нь байна. За тэгээ дунд чатны менежерүүд нь байна. Тэгээ тэдний оронд байсан бол би ямар шийдвэр гаргах вэ гэж бодохгүйгээр ер нь ашигын төлөө яваад байдаг. Тэгээл нөгөө ажилчид нь цалингаа цагтаа авч чадахгүй ч юм уу тий. Цалин нэмэгдэхгүй байна. Амьдрал хэцүү байна гэх ингээл янз бүрийн шалтгаан гараад. Тэгээ тэр компани яг хуу эхний хэдэн жил ингээд амжилттай явлаа ч гэсэн цагийн явцад бол тэгээд дампуурдаг ч юм уу тий. Ягаад тэгэхээр тэр бас буруу үйл явцаар явж байгаа учраас. Компани ч бай, хувь хүн ч бай, өөрийнх нь өсөж хөгжих юм шиг. Өөрийнх нь үзэл бодол хандлага байгаа байхгүй. Тэр нь болохоор бусдыг бодсон, бусдыг өөрийнхөө оронд тавьж үзсэн тэр бусдыг бодсон сэтгэлгээ ингээд илүү ойлгоод ингэ явах юм илүү өөрчлөх цар хүрэн тэр хүний хувь хүчтэй ч тэр компани зөвхөн ашиг юм уу яг өөр дөр төвлөрсөн тохиолдолд улам хэмжээдэг гэдэг тэр байгалийн зүй тавтал юм. Тэгэхээр одоо хүмүүс одоо манай подкастыг сонсож байгаа хүмүүс ер нь иймэрхүү зан чанар байдаг байна гэд бодвол энэ маань нөгөө бидний сая яриад байгаа тий өөртөө автсан тэр бодлын маань зөрөлдөж байгаа тэр чанар юм байна гэдэг ухаарч ойлгоод би ингэж байгаа юм биш үү гэд ухаараад ойлгосон цагт бас энэ маань өөрөө цаашаа шатахад энэс ангижрах бүрэн боломжтой гэсэн үг тийм ээ. Би ерөөсөө яг бусдынхаар яваад өөртөө итгэлгүй яг ингэж энэ хүн байна уу эсвэл ингэ те бусдыг энэ дээр гаргасан яг хувь амж үзэлтэй яг юм хүн байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд тэрний ар дээрээс яг энэ байгалийн буюу хүний зүй төтлийг яг өөрлөгөө дотгошоо өнгөрөөд харж чадах юм бол яавал би миний ухамсарт хэлж яавал би өргөж томрох уу эсвэл компанид ч гэсэн тийм миний бизнес яавал өргөж өгөх вэ гэхлээр бодно өөрийгөө ч бодно ажилч нааж бодно гэдэг ч юм тийм илүү том цар хүрээ тийм тал талаас нь томоор хараад хин хиндээ ашигтай байхаар ингэж явахгүй зөвхөн өөрийгөө бодсон тохиолдолд өөрөө жишээ компани тэгэхээр одоо яг энэ өөртөө хавтах байдлаас
бид нар юу хэрхэн гарах вэ? Тэ? Тэр хүмүүсийг бол буруутгаж болохгүй. Яагаад тэгэхээр өөртөө автж байгаа юу эсвэл өөрийгөө өсөж мэдэхгүй байгаа даа. Анзаарахгүй хүн ер нь өөрийгөө мэддэггүй шүү дээ. Ийм л амьдралаар би л гэдэг нэг үзэл бодолтой яг итгэсэн шүү дээ. Тэ. Одоо магадгүй нөгөө дөнгөж хөөхөд тахта тэр цаан суудсан тэ. Тэнгүүтээ ер нь би ийм байх ёстой гэдэг бодол байгаалгаас ш. Тэрнээс өөр ч юм уу тэ би юм муу гэдэг байдлаар харахад бас хэцүүлтэй. Тийм хүн хэдэ ухаантай ч одоо хэлхээс нааш гэдэг шүү дээ тийм ээ. Тийм. Магадгүй ойр төрний хүмүүс нь чинь нэг ингээд дэш шүү гэдэг нэг сануулж хэлж магадгүй. Тэрээс хүмүүс заримдаа ингээд мэдгүй яваад байдаг. Тийм мэдгүй явахаар л яг төрчих жоохгүй тий. Яг нөгөө нэг өөрөөрөө байна гэдгээ одоо ойлголтыг яг тэр одоо юу гэдэм те өөрөөрөө байгаад өөрлөгөө өнгийж яана гэж зарим хүмүүс ярьж л да бас бурхан шнэ ном замаа. Тэнгүүтээ тэрнийг бас өнгөцгөн гардаг. Өнгөцгөн илээд өгдөг. Тэнгүүтээ тэрэндээ төгсөж байгаа гэсэн. Яг нөгөө оршихуй дээр юм яг өөр дөрөө байгаад яг өөрөөсөө дотоодосоо яг би хин бэ гэдэг юм хайх юм бол тийм байна. За тэгээд өөртөө автах байдлаас хэрхэн гарах вэ гэхээр ерөөсөө л энгийн байл гэдэг. Тэр энгийн байна гэдэг нь илүү одоо өөрөөрөө бай. Гэтэ өөрөөрөө байхдаа одоо нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө голын усанд ингээд өнгөцгөн өөрийнхөө тусгалыг харчил би энэ юм байна гэдэг өөрөө биш те. Жинхэнэ мөн чанар нь юу би яах гэж ирсэн гэдгээ бүр ингээд гүнээс бүр далдаас хайх тэр эрэл хайгуулаа. Эхлэх нэ. Энэ тулд өөрөө хэлцээ одоо тийм хэвэн энгийн гэж саярлаа шүү дээ. Яг ингээд багтай тэг болсон үед дээшөөс хавлгаагүй үед тэр нууд нь орж ирсэн. Ямар нэгэн байдлаар өөрөө ингээд хит үзэл бодолтой автсан сэтгэл ингээд хэл бэлцэлтэй үед бол энэ бол хийж байна. Бас хит өөрийгөө үүсгэхгүй. Яг тэнцвэрийг бариад. Тэ? Хит өөртөө итгэлгүй яг доошоо сэтгэл зүй нам дор байх юм бол тэр бас тэгэхээр сэтгэл зүгээрээ тэнцвэр байлгаад за гэдэг өөр дөрөв бүрэн төвтөрсөн тохиолдол. Ер нь бол хүн төрөлхтөө үүсэн цагаас эхлүүлээд тэгээ ингээ хөгжлөгийн авцад оюун санаатай болж эхэлсэн цагт л хөр өөрөөсөө дандаа би хин бэ гэдэг асуултыг асууд юм байна л да. Тэгээ тэрнийхээ дагуу дандаа тэр асуултыг хариулдаг авахгүй ч нөгөө аяллаа эхэлж явдаг. Ер нь амьдралынхаа туршил хүн тэгж явсаар байгаа л амьдралаа дуусгах юм байна. Гэвч одоо бидний энгийн байдал өөрөөрөө байдал гэдэг нь бидрийг оюун санаатай байхаас өмнөх буюу одоо нөгөө амьтны хөгжилд байх үед яг тэр нь яг би юм бэ яг жинхэнэ мөн чанараар оршсон юм байна. Одоо бидний эргэн тойронд байгаа амьд амьтд маань яг тэр энгийн байдлаараа амьдардаг. Өөрсдөө амьдардаг гэсэн. За тэгээд мэдээж ингээ оюун санаатай болсон тий хувьсэл хөгжлүүд явж байна. Одоо ингээ эрен солигдож байна. Тэгэхээр бидний нөгөө би юм бэ гэдэг асуултын хариулт авах эрэл маань улам итгэвчээд хүн болгоо одоо ингээд надад сүнс гэж байна уу те? Би ер нь сүнстэйгээ холбогдож чадах уу? Эсвэл одоо ингээ хүмүүс сүнсний сэрэлт гэж яриад байна. Тэр сүнсний сэрэлт гэж юу юм те? Энэ ямар эрен ирчээд байна ч гэдэг юм уу? Яг энэ бүх зүйлээс л одоо эрэл хайгуул явагдаж байна л да. Яг энэ шинэ нэрийн лөө орох үйл явц нөгөө итгэвч хэрэм цаг хугацаанд 87 нас ихтэй гэдэг тийм. Тэгээд 12 он
Одоо энэ сүүлийн яг 90 одоо яг энэ шилжилт бүрэн дуусах хугацаач байгаа 2027 он гэдэг шүү дээ. Тий. Тэгээ яг энэ сүүлийн ковидын жилүүд буюу яг энэ сүүлийн хэдэн жилүүд энэ бүр амар их итгэжээд хүмүүс яг сэрээд за би яагаад юм гэдэг нэрлээ агуулаа хичээлж л та. Тэгээ тэндээ тэгээд манайх бас нэг хуучны шашин бясалгал йог гэх янз амар явж байна. Би төөрөөсөө тий. Яг би хэм бэ гэдэг юм олж аваад уул машингийн нэг ойлгочвол зүгээр яг сонирхдгүй хүмүүсийн хувьд бол энэ бол угаасаа далтай юм чин далтаараа хэцүү санагдав. Яг ийм сүнслэг замаар яваад ерөнхий юм ойлгож байгаа хүмүүст бол бариад авцсан үед энэ бол маш энгийн юм байна. Зүгээр л өдөр тутмын өөрийнх нь нэг ухамсартай үйлдэлүүд л байгаа байхгүй. Бид чид гэдэг юм чи ерөөсөө миний яг одоо ярьж сууж байгаа амьдралын хэв дадлаас л эхэлдэг. Эсвэл шууд гів гинт бид чид гэж юм гарч ирэхгүй. Ямар ч зүйл дээр яг ухамсартай хандаад яг юмний цаад утга учир нь яг ямар юм бэ гэдэг дээр төвлөрөөд эхэлчих юм бол бүх юмний ялгаа цаг гараад. Одоо тэр би юм бэ гэдэг асуултыг хариулна л би гэдэг тэр төвлөрөхөө болох үед л жинхнээсээ гарч ирэх гэдэг шүү дээ, тий. Яг жинхэнэ одоо мөн чанар ухагдах нь. Тэрийг бид нар яаж авах юм гэхээр мэдээж ингээ өөрийгөө хайн тийм үү. Хайх үйл явц явагдана. Тэгтээ ингээ хайх үйл явцаа явсараа л за ер нь өөрийгөө олохгүй маань тий. Тэгээ гацалт үсээд за би ер нь бууж өгөө. Гэт бүх юмыг ингээ байгаар нь хүлээж аваад байх мөчөд ухаарлал нь орж ирээд тэр ухаарлаар дамжуулаад чиний жинхэнэ хин юм бэ гэдэг одоо тодорхойлт гарч ирэх нь. За тэгвэл мөн чанартай яг чи хин юм бэ гэхээр таны үйлдэл, мэдрэмж, бодол, итгэл үнэмшил, үзэл санаа аль нь ч та ерөөсөө бишээ гэдэг ойлголтыг авахд жинхэнэ таны мөн чанар гарч ирнэ гэж байгаа байхгүй юу? Тэр үед бол хүн одоо зөвхөн одоо өөрийнхөө бодож исэн материалыг эзүүл бодит одоо хэмжээст байгаа тэр амьдралыг биш. Илүү тэрнээс илүү өргөн, илүү агуу амьдралыг одоо мэдэрч эхлэх юм байна л та. Одоо тэр нь одоо бидний хэлж байгаагаар илүү одоо шинэ хүн л гэж нэрлэдэг байгаа тэр үйл явцыг. Шинэ нэрний шинэ хүн гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэр мөчөд бол таны дотор угаасаа одоо юм дотоод амийн эрчим бол байгаа. Тэр нь илүү ингээд таны дотроос бүр ингэж танаар дамжуулан урсан гараад за тэр нь илүү нөгөө бүтээлч байдал тий одоо хөгжил хувьсэл хамгийн гол нь танд бүр ингээд амар амгалан баяр хөөр за сэтгэл ханамж энтрийг бүр ингээд удаан хугацаанд өгөх үйл явц болчихж байгаа. Ерөөсөө л хүмүүсийг яг ийм байгаа ч гэдэг байдлаар л энэ подкаст маань яваад байгаа. Яагаад тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал хүмүүс маань яг тэр урт хугацааны тэр аз жаргал амар амгалны төлөө явахгүйгээр зүгээр төр зүрийн тий хэдэн цагийн ч юм уу 1-2 хоногийн дандаа богино хугацааны аз жаргал сэтгэл ханамжийг өгж байгаа зүйл рүү ингэж донтоод тэгээ тэрнтэй ингээ автагтаад цогцоод байгаа. Тэгээ тэрийг яг аз жаргал юм ингээ андуураад тий. Гэтэл хүн яг тэрийг бас удаан хугацаанд байхгүй. Энд чинь айгүй хурдан уйдамтгай тасан цогтох чадвар нь хурдтай явагддаг учраас тэрнээсээ дахиад ингээ уйдаад нөгөө аз жаргалаа мэдрэхээ болчих. Тэнгүү дахиад нэг өөр юм яагаад ч юм. Тэгээ нэг үндсэн хүн болж төрсөн одоо амьдрал зорилго зүйл нь ингээд үн цэнэгүй болж дуусах гэдэг юм л та. Шинэ хүн яах вэ гэхээр хандлага үзэл бодлоо л өөрчлөх. Одоо хүн өөрийгөө 100% гэж бодох юм бол нөгөө нэг хувьдаар амьдрах гэдэг байна шүү дээ. Нэг хувьдаар амьдрахтаа дандаа тэр болж бүтэхгүй тэр нөгөө зовлон тэр болж бүтэхгүй юм дээр төвлөрч ирсэн. Тэр нь тэндээ тэгээ байсаар л байна. Энийг эсэргээр нь
цаанаага 99% руугаа зөвхөн тэр анхаарлаа хандуулах юм бол ингэ шилжчих гээд байгаа юм. Тэр 1% бүр юу ч шүү дээ. Маш жижиг. Маш жижиг гэнээр нэг дараад байна. Мгм. Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна гэхлээр хуучин одоо бидний өнгөрсөн энэ ирэн болохоор хүний зовлон үйллийн өөр одоо янз бүрийн шалтгаан одоо ингээд олон 100 жил одоо ингээд ирсэн яг тэр нэг үзэл баримтлаараа дандаа нэг зовлон дээр юм уу янз бүрийн асуудал дээр төвлөрч ирж байна. Мгм. Одоо шинэ шинэ хүмүүсийг яах вэ гэхлээр ерөөсөө энэ зовлон бол ингээд дуусцаа дуусчихсан юм байна. Одоо тэгвэл шинийг бүтээл, шинийг ирэл хайлаа дандаа сайн сайхныг яг төвлөрий тий. Мгм. Ингэх юм бол энэ одоо өөрөө бүтээгч ирэн буюу энэ нэг шинэ ирэн үүсгэх. Тэр энэ явдал бол одоо ингээд бүх үеийн өөр зовлон шанал одоо энэ бүх юмнууд нь дуусчихсан. Яагаад дууссан бэ гэхээр дэлхийд дээр одоо амьдарч байгаа энэ гэрлийн дайчид гэдэг одоо энэ амьдралаар амьдарч байгаа юм алдаад ингэж дэлхийд бас суудын хүчээр энэ нөгөө ингээд цаг хугацаанд дуусаад шинээр нь рүү орчиж байгаа гэсэн. Мгм. Тэгэхээр бидний олон одоо нөхцөл хэмжээс бүх зүйл нь ингээд шилжсэн. Бидний хүлээж авахд бэлэн байгаа гэдэг. Бид нэр болохоор энэ хуучин хувилбар дээрээ буюу хуучнаасаа салждахгүй байгаа юм асуудал тий. Тэгэхээр өнгөрснийг одоо цэглээд бүгдээрээ яг шинээр төрж байгаа мэтэр яг өөрийгөө өөр өнцгөөс сайн сайхан төвлөрч амьдрья гэдэг. Тэхийн тулд яг бас дотоод руугаа тий өмгөөгөөд чихэн мөн чанараа таних нь тэрийгээ таньснараа хүн ерөөсөө цаанаасаа л ингээд аян зөнгөөрөө тийм нэг юмд тийм амарсан мэдрэмжийг ингээд амьдралаас аваад эхэлт юм байл л да. Одоо илүү тодорхой шилжсэн буюу тэр өөрчлөгдөж байгаа мэдрэмж нь тийм байдлаар илэрдэг байна. Цаанаасаа нөгөө хүч эрчим энерги гэдэг юм гарч идэг тий. Өмнөх хэрэнд бол дандаа муу дээр одоо бовчдгүй тэр төлөвлөрөөд хамаг эрчим энерги өөр байх ёстой тэр эрчим энерги ингэж алддаг байсан бол одоо шинээр нь шинэ хүмүүс дандаа сайхан дээр төвлөрөхөд тэрний сэрж байгаа эрчим энерги тэр хүнийг өөр юм гэж бий болох эрг зүрх тэр бүх итгэл үнэмшлүүд марч ирэх. Тэр хүмүүс ярьдаг шүү дээ. Чи сайн дээр төвлөрч гинэ муу дээр төвлөрч байна. Муу дээр төвлөрөөд ингээд зовоо шаналаа явж байгаа бол чиний зөвөөж бол угаасаа зов шаналнаа. Сайн дээр төвлөрж байгаа тохиолдолд тэр сайн сайхан бодож байгаа тэр эрчим энерги өөрийн бас ингээд бүрд нөлөөлөөд ингээд сайн сайхан явдаг. Тэр манифест гэж яриад байгаа юм бол дандаа сайн сайхан дээр төвлөрөхөд тэр нь бас ирчээд эрчим энерги нөгөөд нь нөлөөлждөг. Ямар нэгэн байдлаар муу юм дээр төвлөрөөд муу юм дээр санаа зовох тусам тэр нь биелээ олж уламж зов санаж байгаа гэсэн. За тэгэхээр бид нар ямар ч л байсан за өөртөө би автаад байгаа юм байна үгүй юм байна те. Тэрийг таньж мэдэх нь. За түүнийг таньж мэдэхэд бол мэдээж өөртөө цаг хугацаа орон цай гаргаж өгөөд те. Яг дотгошоо чимээлээд тэр нөхцөл байдлаа бүрдүүлэх нь. За мэдээж энд бол ингээд цаг хугацаа хэр урт богино те янз бүр харахыг хүн бол өөр байна. Тэгэл яг түрүүний хэлсэнчлэн яг тэр ирлээ орхиод бууж өгөх өчөд ерөөсөө л та шинэ одоо энэ эрен рүү шилжилт хийх буюу өөртөө автахаас ингээд чөлөөлөгдөж эхэлж байгаа мэдэрнэ. За тэр нь юу гэсэн гэхээр та илүү улам гүн гүнзгий амар амгалан олноо л гэсэн үг юм. Тийм яг тэр ойлгох мөчөд бол мэдээж нөгөө бүх юм айгүй энгийн гэдгийг ойлгоно. За тэгээд яг энэ энгийн гэд ойлгоод явж явах явцд болохоор зэрэг бидний дотоод мөн чанараас яг чи хин юм бэ? Чи бусдаараа юугаараа ялгаатай юм бэ? Чи юугаараа өөр юм бэ?
чи ямар чадвартай бэ гэдэг зүйл нь бидний дотоодоос аяндаа ингээд гарч ирнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гарч иж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч тэрэндээ уусч тэрийг гоё эрчим энерги болгоод бид нар яг одоо арга дээр л амьдарч байгаа юм чинь яг амьдралдаа хэрэглээд хэрэгжүүлээд тэрнээсээ гоё баяр баясгал ад жаргалыг аваад амьдрах зорилготой. Ер нь тэхийн тулд яг саяны өөртөө автах гэдгээс л гарах хэрэгтэй болчихж байгаа. Хүн тэгээд өөрөө ямар ч гэсэн ямар баг зүснэг өөрөө ойлгоод өөрөө өөртөө хэцүүдрээд байгаагаа өөрөө анирдаж мэдээд тэгээ ухаарлаа аваад тэгээ цааш явхад ерөөс аян зөнгө хөрөө тэр маань өөрөө нөгөө хүнд маань ирнэ гэдэг байгаа тийм. Өөрөө цанаад эхэлнэ гэж. Тэгээд яг хүн гэдэг чинь яг цор ганц нөгөө хурууны хийтэй адилхан ерөөсө цор ганц гэдэг шиг яг энэ орчлон хуруутай өөрийн зорилго өөр даалгавар ч юм уу тийм яг ингэж л юм гэсэн цор ганц тийм гэж байгаа байхгүй. Тэгэхэд энэ улс одоо энэ дэлхийн бүх улсууд нийгэм тийм энд яг нэгэн хэвд ингэж цутгадаг. Хүмүүсийг адилхан байх гэж тийм цэцэрлэг сургууль одоо их сургууль нууд дээр нэг хэлбэртэй байх гэж шахацсан. Тэрнээс уул мөн чанартай хүн гэдэг чинь цаанаа өөрийн нэг хийх ёстой ч юм уу нэг амьдрах ёстой амьдралаар амьдрах гэж ирсэн. Тэгсэн чинь их юм цутгацсан. Тэгээ нөгөө өрсөлдүүлэх юмыг бий болгоцсон. Ямар ч өрсөлдөх шаардлага байхгүй хүмүүсийнхоо одоо амьдтын хооронд тийм. Тэгэхээр л яг өөрөө би хинбэ гэхлээр би бол цаа ганц. Гэхдээ би яг юу байх юм. Одоо жишээ нь хүний би махбат дээр аваад үзэхэд би бол одоо тийм би нэг нүд ч юм уу тийм хамаа ч юм уу байх л үүрэгтэй байхгүй. Тэгэхээр за би нүдний үүрэг гүйцэтгэх гэж ирсэн бол би заавал тэр одоо илэг уушх бөөрний тэр ажлыг хийх гэж өрсөлдөх биш байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр би яг энэ бүтэн биений зөвхөн нүдний үүргийг гүйцэтгэх бол би тэр үүргийг л гүйцэтгэх. Тэрээ ихтэй мэдэхгүй байгаа. Тэгэхээр л өөр газар очиж. Би хамар болмоор би ч болмоор байна гэдэг ингээд дагаад адилхан болчиход байгаа юм. Эсвэл өөрийгөө үгүйсэхэд ч юм уу те би юм биш. Тэрээс нөгөө үгүйсэх нөгөө нэг хүнээс дээш гарах гэсэн одоо нэг үзлэг чинь болчиход байна. Уг нь яг онцгой байгаагаараа ялгамжит байдлаараа бүгд нийлжиж нэг цогц бүгдээр болж байгаа шүү дээ те. Энэ оршихуй гэдэг юм болгоод дэлхийг дэмж байгаа. Тэгэхэд бол за би жишээ нүд байлаа гэхэд хязгаарч хамрын үүрэг хэлцэж болж чадахгүй болов. Тэгэхээр энэ юутай ч өрсөлдөх шаардлагагүй юм байна. Хүн хоорондоо ямар ч өрсөлдөөн шаардлагагүй юм байна. Энэ бол нийгмээс үүдсэн юм үзэл юмс байх. Тэгэхээр би бол одоо хинтэй ч өрсөлдөх шаардлагагүй. Би яг яах гэж ирсэн ямар үүрэг хариуцлага ирсэн тэгээл хосралчхад хүн амар амгалан. Өрсөлдөх шаардлага байхгүй хийх ажлаа мэднэ. Бидний ажлаа би угаасаа. Зөвхөн ажил дээр ч бас биш шүү дээ. Магадгүй зарим нэг хүмүүс одоо аав ээж болох гэж ирээв гэж болж шүү дээ. Тэ? Өөр зорилготой. Бид нар л заавал нөгөө амьт шиг үр хөвгтэй үлдээн гэдэг боловчиг бас тэггүй байх боломжс байдаг. Тэгвэл бид нар яг ингээл за нэг 20 гарлаа ялангуяа эмэгтэй хүмүүс Монголд бол заавал хүнтэй суух хэрэгтэй юм шиг. Тэ? Тэгээл нэг жоохон насны яваад ирэнгүүт заавал хүүхэд гарах гэл ингээл шахаж хамдуулаад. Гэтэл тэр хүний хүүхдэл өөр байж болох байхгүй юу? Тэгэл яг л нөгөө эмэгтэй хүн болгон ээж болох хэрэгтэй гэдэг юм нэг бас нэг хайрцаг тавьчихад ч тий. Энэ дотор л амьдр. Үгүй бол чи тэмцээ нэг ялгамжтай. Одоо нэг нэр л амар ялгууртай шин. Өө хүүхэд юм уу? Энэ яагаад хүүхдгүй юм ч юм уу тий. Хамгийн энгийн асуудал юм байгаад байгаа байхгүй. Гэтэл тэрний сүнсний зорилго ч юм уу, амьдралын зорилго шал өөр, илүү агуу, илүү хүчтэй тий. Ганц хүүхэд биш, 2 3 хүүхэд биш, бараг 20 30 хүний төлөө зориулагдаад ирсэн байх боломжтой байхгүй. Тэр нь хүн дээр бас яг л өөрөөр тий. 20 нийтлээ ч юм уу, 20,000 хүний төлөө ч юм уу, эсвэл дэлхийн юм уу, оршин төлөө гэдэг янз янз байдаг л тий. Тэр чинь бас яг нэг төрөл
Тэр яг л тухайн үед тэр ажиллаа л хийх гэж ирсэн. Ажиллаа л хийхгүй бас тэр бүр дутдаг тийм. А нөгөө талаараа бас дутахгүй гэж бол. Тэл хийх л ёстой. Болно. Яг би яах гэж ирсэн бэ? Би хэм бэ гэдгээр хүн тодорхой ингэж яг хэл зүгийн тэгдээ байлгасан үед бүх юм орж ирнэ. Одоо нөгөө ажил дээр бол бид нар тэгдэг шүү дээ. За би өнөөдөр мөнгө олохын төлөө л ажиллая гэд тий. Дургуй юмаа хийгээд тэгээ тэр дургуй юмаа мэдээж хүн ихээр өөртөө дургуй болж эхлэв. Магадгүй нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс нь дургуй байдлыг мэдрээд бас ингээд нөхцөл байдал ингээд муу руу бүр эргээд тий. Яг ингээд жишээ бол зөндөл юмнууд байна л та. Бидний амьдралд баг ингээд өдөр тутам бараг тохиолддог зүйлүүд үртэл. За тэгэхээр бүгдээрээ яг өөрт маань ийм зан чанарууд угаасаа байдаг бахна. Харин аль нь илүү давмгай байна, аль нь илүү бага байна гэдгийг тодорхойлоод би нэрээ энэ дотор байна уугүй юу гэд өөрийгөө бас нэг дотгошоо одоо анирт нь буюу одоо төвлөрөл аваад тий өөртөө ярилцаад шударгаар яг би энэ муу юм уу биш юм уу тий тэрийг ярилцаад ухаарлаа авах юм байна. Тэгэхээр өөрийгөө анзаархаас эхэлнэ. Тий. Ер нь бүх зүйлийг бас өөрийгөө анзаархаас эхэлнэ. Гэтэ мэдээж эхлээд өөрийгөө өөрөөсөө эхэлнэ. За өнөөдрийн дугаар маань үүгээр өндөрлөж байна. За баяртай.